Хүч чадал хаана оршдог вэ? Бөмбөр төгс төгөлдөрлүү тэмүүлж, өөрийн мөрөөдлийн хувилбарыг бодитоор төсөөлж, сэтгэлдээ ургуулсаар байдаг. Сэтгэлийн хүчээр бид юуг туулж, ямар амжилтанд хүрч, юуг бүтээж чадах бол энэ бүгдийн хариултыг бид танд үзүүлэх болно. Төгс өөрчлөлтийн төлөө ширүүхэн өрсөлдөө Библиэлд сэтгэл зүйн бодит хувьслыг үзүүлэх реалити шоуны 3 дугаар бүлэг эхэллээ. Энэ бол Анухайс фитнес шоу. Цаг хугацаа, үсэл тэмүүлэл, тэсвэр хадуужил, хүч чадал, төлөвлөлт, алдар хүнд, эр зориг. Төгс өөрчлөлтийн төлөөх галассан ширүүхэн өрсөлдөө Библиэлд сэтгэл зүйн бодит хувьслыг мэдрүүлэх реалити шоуны 3 дугаар бүлэг эхэллээ. За шоугаа 2 жил завсарласны эцэст бас оролцогчтойгоо мэдээж уулзах чагаад сэтгэл доглон хүлээж байна. Яагаад вэ гэхээр бид нар шинэ аяллыг эхлүүлэх гэж байна. Цэцэрлэгийн багш мэдээж хийхгүй насанд хүрсэн эмэгтэйчүүдтэй ажиллахыг хүсэж байна. За Анухайс фитнес шоуны үнэнч үзэгчдийн дундаас нэг оролцогч сонгон шалгаруулсан байгаа. Тэгэхээр та бүхэн үзэгчтэй маань бол төлөөлөл энэ удаад манай шоунд хүрэлцэн ирсэн байна. За ингээ бидний аялал эхлэхэд бэлэн боллоо. Галт тэрэг нэгэнд хөдөлсөн бол эзээч зогсохгүй гэдгийг та бүхэн анхаараарай. Та бүхэндээ амжилт хүсье. Өнгө будгийн хослолоор уран сэтгэмжээ амьлуулагч, чөлөөт уран бүтээлч, дизайнер Маргад Эрдэнэ. Төгс төгөлдөр бие галбирын гайхамшигыг уран бүтээлдээ тусгадаг тэрээр энэ удаад өөрийн бие галбираа шинээр урлан зурхаар сэтгэл шулууджээ. Үндэсний өв соёлыг өртөөлн тээгч, үндэсний сурын харваач, ган хуйгтын жаргалмаа. Эр зориг сүрж явхаа, дайчин чанарын бэлэг тэмдэг болсон мэрэгэн бүсгүй энэ удаад эвэр нумаа хөвчлэн татаж, фитнесийн заалны ширүүхэн тулааныг онилжээ. Инхри ялдам дүр төрх, гэрэл цацруулсан инээмсэглэлээрээ бусдын хайрыг эрэхгүй татах үдсгэлэн бүсгүй жүжигчин Мино. Тэрээр энэ удаад өрөөлөөс ч нуусаар ирсэн жингийн илүүдэлтэйгээ нүүр тулж, гойлог бие галбираа эргүүлэн авахаар фитнесийн ширүүхэн өрсөлдөөнд нэгдлээ. Хайр цацруулан тормолцох алаг нүдэрээ дасгалжуулагч Анухайг зөөлөж чадах болов уу? Уянгат цээлхэн дуу хоолоогоор ард түмний сонрыг мэлааж, сэтгэлийн гүндэх торгон мэдрэмжийг хөндөж хөгөлсөөр ирсэн дуучин Эрдэнэ томлог. Тэрээр өөрийгөө шинээр бүтээх эхлэлийн цэгээ хатгаж, шоуны урилгыг хүлээн авчээ. Ард түмний хүндлэл хайранд өлгийдүүлж ирсэн эрх танхил дуучин хадагтай дасгалжуулагч Анухайн хадуу шаардлага, ширүүн үгсийн дор хэрхийг харахад үлдлээ. Урлагийн ертөнцид өөрийн давтагдшгүй орон зайг тамгалж, хүч дүрэн орж ирсэн залуу жүжигчин Дөлгөө. Оржонтой үг хорон дүрээрээ олон түмдээ танигдсан залуу жүжигчин маань энэ удаад өөрийн жинхэнэ дүрээр үзэгчдийн өмнө гарах нэ. 45 хоногийг хэрхэн туулах бол? Анухайс фитнес шоуны мянган үнэнч үзэгч бүсгүйчүүд дундаас өөрийн зорилго тэмүүлэл, дайчин шин чанараар цойлж сонгогдсон 6 дахь оролцогч Хонгор Зул 45 хоногийн өөрчлөлтийн төлөөх өрсөлдөөнд ийхүү нэгдлээ. Олон түмний итгэл найдварыг алдалгүй тэмцэж чадах эсхийг хамтдаа харъя. Хувьслын төлөө зогсолтгүй хурдлах галт тэрэг өөрчлөлтийн өртөөн дээрээс шинэхэн зорчигчдоо хүлээн авахд бэлэн. Амьдралын хэм маяг үзэл бодлороо эрс ялгарах 6 бүсгүй өөрийгөө шинээр бүтээх зорилгоор ийхүү нэгдлээ. Тэд яг одоо дасгалжуулагч Анухайтай анх удаа нүүр тулан уулзах гэж байна. Амрын булчтай хоёр залуутай ингээл сүрсний гараад за ингээл энэ тэмцээн одоо эхэллээ штэ гэл амир догтлсон. Сайн байцгаана уу бүсгүйчүүдээ. Миний шоунд тавтай морил. Яг одоо миний өмнө өөрийн гэсэн үзэл бодол үсгэлэнгоогоор эрс ядгарах 6 бүсгүй зогсож байна. Шоуны маань урилгыг хүлээн авч өөрийгөө шинээр бүтээж, өөртөө хувьсэл их шийдвэр гаргасан та бүхэндээ баяр хүргэе.
Яг энэ цаг мөчөөс эхлэн Анухаас фитнес шоуны 3 дугаар бүлгийг та бүхэн надтай хамт бичлэх болно. Их л их чанга багш юм байна. Одоо яандаа л гэж айж байна. Одоо яаж шүүслэгдэн дээ л гэж бодож айж. Хувьслын төлөөх энэхүү аялал олон мянган бүсгүүчүүдийг нэгтгэж чадсан, өөрийгөө өөрчлөх урам зоригийг бадрааж чадсан энэхүү шоу манд энэхүү 2 жилийн дараа шинэ зорчигчдтой өртөөнөөс хөдөлгөхөд бэлэн боллоо. Би хаа царайдсан чинь юу юм бэ те Барби юм уу шэйд мэж вау гэж бодсон. Тэр нүдний харц бол би чамайг урлана гэж байгаа харц харагдсан. Миний шоуны гол зорилго хамгийн богино хугацаанд эрүүлэр өөрийгөө бүрэн төгс өөрчлөхөд орших болно. За ингээд та бүхний маань 45 хоногийн хугацаанд гоо үсгэлэн дээр ч мэдээж гоо гоошоо хамтран ажиллах болно. Гоо гоошоо маань Монголд хамгийн анхны дэлхийн хамгийн шилдэг массажийг нэвтрүүлж чадсан байгаа. Тэгэхээр 45 хоногийн хугацаанд бүсгүүчүүд та бүхний маань гоо сайхан дээр мэргэжлийн баг хамт олон гоо гоошоогийн маань зүгээс ажиллах болсон байгаа. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. За сайн байцгаана уу. Гогошоо салон маань Анухаа шоуны энэ удаагийн сизон хамтран ажиллаж олсондоо төлөв их баяртай байна. За манай салон маань 2018 оноос хойш нисхүүгээр гоо сайхныг уралдана гэсэн уран доор бид бүгд ажилладаг байгаа. За Монголдо анхлан гошаа болон нүүр өргөн залуужуулах массажуудыг нэвтрүүлж байсны хувьд оролцогч тус бүрийн гоо сайхны асуудлыг богино хугацаанд шийдэн үр дүнг үзүүлэх болно гэдгийг амлаж байна. Анухаа шоунд оролцож байгаа нийт оролцогч нартай амжилт хүсье. Яг одоо ширээн дээр 2 төрлийн гэрээ байна. Өөрчлөлтийн төлөөх энэхүү аялал та бүхнийг тааварлашгүй олон сорилтууд хүлээж байгаа. Тиймээс нэг даатгалын спортын тэмцээн уралдаанд оролцогчдын гинтийн ослын даатгалын гэрээг та бүхэндээ байгуулах болно. Чухал бүхнээ даатга. Яг ингэж гоё тулж ажилтдаг багштай болох юмсан гэсэн бодолтой байсан болохоос ер нь бол Анухаа багшийн шавь нь болоод энэ нэвтрүүлэгт реалити шоунд нь орно гэж хэлж бодож байгаагүй. Өмнөх дугааруудыг ерөнхийдөө нөгөө тухайн үед Монгол байгааг болохоор богино хэлбэрээр чи ментийн ингэ бичлэгүүд нь гардаг. Facebook болон Facebook-ээр жисэн нэлээд бас заримдаа ингээл уртаа ер нь их жоохон тийм хамгийн гол нь өөрийгөө л энэ ажиллах хэрэгтэй юм байна. Тууштай байх хэрэгтэй юм гэдэг зүйлийг айгүй харж ирсэн. Дандаа олонний танил хүмүүс орж исэн. Ер нь яагаад энгийн хүмүүс орж болохгүй юм бол гэж их айгүйх би боддог байсан. Монголын олон 40-оос дээш насны эмэгтэйчүүдийг төлөөлж байгаа учраас ухаан зарж уралдах тийм хариуцлагатай одоо үүрэг хүлээсэн гэж бодож байгаа шүү. За бүсгүүчүүд та бүхэндээ анхааруулга хэлэх нь зүйтэй байх. 45 хоногийн хугацаанд багш дасгалжуулагч миний бие болон нэвтрүүлгийн багийн хамт олонны зүгээс тавьсан шаардлагыг билүүдээгүй оролцогчийг шоуноос өчиггүй хасах болохыг хатуу анхааруулъя. Ямар ч нэг нөхцөлгүйгээр одоо дүрм зөрчих юм бол шууд л хасагдана гэл амар хатуу хэлчихээ. Хамгийн сайн шавь байна. Тодорхой хэмжээний жоохон айж имнэсэн. Гэтэ гайг байх гэж бодож байна. Хасагдахаар зүйл хийхгүй байх гэж бодож байна. Тэр мэдээж нэг шоунаас хасагдах заалтыг ингээд сонсоод бас жоохон яана гэж бодсон ч гэсэн амар тийм зочирдож юм уу жоохон сэтгэлээр унах юм бол байгаагүй. Яагаад гэвэл би тууштай эцээ хүртэл одоо багштай хамт байж чадна гэж бодож байгаа учраас тэрийг бол айгүй тийм нэг ноцтой хүлээж аваагүй. За мөн түүнчлэн Big Market-ийн энэхүү ухаалаг цагийн тусламжтайгаар та бүхний эрүүл мэндийн бүх үзүүлэлт болон тухайн оролцогчийн байршдыг байнгын хянах болно гэдгийг хатуу анхааруулъя. 24 цаг ингээд хяналтанд орж байгаа юм уу гэж. Ажлаад эхэлсэн базар байна уу? Яа нот. 45 хоногийн хугацаанд дасгалжуулагч миний бие аз жаргалтай сайхан өдрүүдийг амлаж чадахгүй 100% өөрсдөөс чинь шалтгаалan дасгалжуулагч миний хувьд та бүхний бүрэн өөрчилж чадах учраас багшийнхаа заавар зөвлөгөөг маш сайн даган биелүүлээрэй. Хэрвээ та энэхүү анхааруулгуудыг хүлээн зөвшөөрч өөрийнхөө төлөө зогсолтгүй хурдлах гал тэрэгэн цугыг хүсч байвал яг одоо ирж гэрээндээ гар үсгэж сурна уу. За ингээ хамгийн ихний оролцогч чөлөөт уран бүтээлч Төмөр Баатрын Маргад Эрдэнэ. Гэрээндээ ирж та гар үсгэж зурна уу. Жоохон сандарсан гар салгалаад байсан нөө. Яг багшийнхаа хажууд гинт ойртоод анх удаа ойртож байгаа болохоос тэр юм ингээ жоохон сандраад тэг үзэг мүзгээ онгоолгож чадахгүй байсан. Гэхдээ тэгэл гар үсгэж зурсан. Хай нэг үе тийм нэг яг амрааж үзэгч шиг тэг чүдэн цараа би юу ч вэ гэж хэлмээр нэг санагдах үе байна. Гэхдээ яг зүгээрээ би чадна гэж бодчих.
гэж итгэж байна багштай. Ямар ч гэсэн ануугаа шоунд орох сонирхол нь болохоор ямар ч гэсэн мэрэгжлийн багшаар ингээд гоё те богино хугацаанд гоё яг тийм эрүүл зөв аргаар өөрчлөлт бас хийж үзье гэдэг үүднээс одоо яг ингээд биендээ бүр илүү гоё булчингийн мас одоо ч юм уу те тийм гоё галбиржих юм дээр илүү төвлөрий ажиллаж үзье өөрийгөө бас сорж үзье гэдэг яг энэ шоунд ингээд зоригтой орсон байгаа. Мэдээж энэ сорилтуудын хувьд бол ямар ч төсөөлөл надад байхгүй. Мэдээж нөө багшийн хувьд болохоор манай багш нэлээд чанга те хүнийг бол юм хийлгүүл яс хийлэгдэг тийм төрлийн хүн болохоор тэрэн дээр бол би за ямар ч хэлсэн даваад гарахыг хэлж чинь те. Тэнд явах гэж хүн шиг ямар гингүй. Та энэ нэг зодтолтой дуусгая те. Уран сэтгэмжид ухаалаг бүсгүй 45 хоног үргэлжлэх өөрчлөлтийн төлөө аяллаа инхүү эхлүүллээ. Амжилт хүсье охин минь үзүүлээд өг. Дараагийн оролцогч жүжигчин Төмөр Баатрийн номин Таарч гэрээндээ гар үсэг зурна уу? Гарын үсэг зурах мөчөд бол ингээл нэг дотроос ингээл жоохон одоо нэг бүлгэлж штэ энэ бяцхан зүрх маань ингээд бүр ингээд төг гэлээсэн. Тэгэл нөгөө нэг ингээл уурд ингээл амар битээ хүмүүс ингээл хараад ахаар чи бүр сүрддэм байлээ. Тэгээд яг гарын үсэг зурж явах агшинда би юу хийгээд байна вэ гэдэг асуулт ялцчгүй орж ирж илээ. Одоо мэдгүй нэг юм дотор хоёр хүн л өөр өөртөө ярилцаал тэр хүн оронд чинь гарын үсэг зурхад ямар их юм бодогдвоо. За амжилт хүсье. Ээж маань бол яг нэг миний одоо мэдэрсэн айдас тоглол хоёрыг ээж маань мэдэрсэн бах гэж бодож байна. Яг нүднээс нь би бол хараад мэдсээж байгаа. А манай хүү болохоор намайг айгүй баяртай хүлээж авсан. Өө ээж, ашгүй тураач. Амтас үзчих. Инхри алдан үдсгэлэнд бүсгүй фитнесийн зааланд өрнөх галгарсан халуухан тулаанд инхүү нэгдлээ. Хичээгээрэй. За ингээд дараагийн оролцогч жүжигчин Долцодмогийн Дөлгөө Таарч гэрээндээ гар үсэг зурна уу? Гэрээн дээр гарын үсэг зурхтаа л амар юм сандардсан бэлээ. Тэгэхдээ би яг зөв юм хийж гинэ. 45 хоног яг чи барьж чадахгүй гэж амар бас. Тэгээд аль болох зөрччихгүй байх юмсан тий. Дундаас нь хасагчвал бас муухай шít тийм үстэй. Тэгж бодсоо. Тэгээд дүрм ингээл бүх гэрээ мэрэг хийгээл гарын үсэг зуруулаад одоо тэгээд бас гадуур дотор тэнжигаад нөгөө баригдчихвал яана гэл бас жоо айцтай л байна. Сандарсан бас одоо ингээл хүний эрхэнд орчиж байгаа мó гэл. Гэтэл бас энэ чинь одоо тэмцээн юм чинь аль болох бүхэл одоо дүрмийнх нь доор захирагдаж тийм ээ байна гэж амлаж байна. Сансанда заавал хүрдэг азтай одтой охин зорилгодоо хүрэх эхний алхмаа инхүү хийлээ. Галгарсан ширүүхэн өрсөлдөөн чамайг хүлээж байна. Тэггүй охин минь. Өөрчлөлтийн өртөөн дээрээс хөдлөх дараагийн оролцогч дуучин Гаваас өрөнгийн Эрдэнэ тоглоом гэрээндээ ирж гар үсэг зурна уу? Чич зөв юм дээр гарын үсэг зурж ийн удаа гэж өөртөө бас эргэцчил ялаад байна. Ануха багш чинь дуу хоолой нь өөрөө тийм юм эрэмгий, шийдэмгий, тэ зоримог ерөөсө төс тас юм билээ шүү дээ. Тэр дуу хоолойн сүний өөрийнх нь характер мэдэрдэг байхгүй. Тэгэхээр бас айжл яла. Яана
зориг тавьсан бол тэрнийхээ ард гардаг тийм зантай. Гэтэ тэр уртуу богино гэдгээс шалтгаална. Одоо энэ шоуны хувьд бол надад ямар ч эргэлзэх бөгөөд ухрах ямар ч ирэх байхгүй. Одоо бол шинэ эрдэнэ тунгалаг магадгүй 90 настай эрдэнэ тунгалагийг шинээр бүтээхийн өнөөдөр эхлэлийг тавьж байгаа гэж хэлж би эсрэгээрээ бэлгшээж байгаа. Дуграач театр. Дугурж муурдаг юм та нар чадаа. Мүү гэдгүй юм аа. Багшийнхаа хажууд хөө. Ямар ч үед өөрийнхөө хүрээтэй дэлжин авахаа өөрийгөө шинээр асаахад бэлэн боллоо. Үзүүлээд өг гэрэлтсэн хадагтай минь. Нүд сэргээл шагналаа сонсоод бас амруулаад мэдээлэлтэй. Дараагийн оролцогч үндэсний өв соёлыг өртөөлөн тээгч, үндэсний сурын харваач, ган хуягтын жаргалмаа та ирж гэрээндээ гар үсэг зурно. Яг нүүр тулаад яг урдан зогсоод гар үсэг зурхад ер нь л айгүй их тийм хариуцлага мэдгдсэн. Тэгээ мундаг яг нэгт айгүй мундаг эмэгтэй учраас энэ хүний итгэлийн алдахгүй л 45 оныхаа хугацаанд бол сайн хичээнэл гэсэн л тийм одоо өөртөө тийм бодол төрүүлсэн дээ. Яг гэх юм бол давхар бас би өөрийгөө шинээр уралгаж байна. Хариуцлагатай бай гэсэн бодол хамгийн түрүүнд төрсөн. За баярлалаа. За. Амжилт. Ямаатай байна да ямар зүгээрээ. Далаа мэр. Оо доор мурдгүй мó. Амжилт. Магадгүй шоунаас хасагдах хүртэл гэрээг одоо зөрчлөө гэх юм бол тэр мэдрэмж айгүй амар байх болоо да. Сурж авсанд эрс шийдэмгий харваач бүсгүй одоо фитнесийн спортын гайхамшиг мэдрүүлэхэд бэлэн. Ааварлашгүй олон сорилууд таныг хүлээж байна. Хамгийн сүүлийн оролцогч Дорноговь аймгийн Сайн Чанд сумаас нээлттэй сонгон шалгаруулалтын болцлыг хангаж олон нийтээс хамгийн их санал хүсэлт авсан оролцогч Амар сайхны хонгорцол та ирж гэрээндээ гар үсэг зурно. За гэрэн дээр гар үсэг зурж явах хавцад бол нэг тэгж айгаа тий яана гэсэн бодол бол төрөөгүй. Угаасаа чадахын төлөө ирсэн энэ зогсож байна. За би Дорноговь аймгийн Сайн Шанд хотод амьдардаг. Улаанбаатар төмөр замын 4-р ангид ажилладаг. Нөгөө хүсэлт явуулснаад би тухайн үед бүр таг мартсан байсан. Тэгээд ажиллаа хийгээд нэг өдөр явж исэн чинь дуудлага ирсэн. Танихгүй дуугаар. Тэгээд дуудлагаа хүлээгээд авсан чинь одоо ингээ Ануха бизнес шоунд ингээ та тэнцэн байна. Манай шоунд орох боломжтой юу гэсэн надад санал ирсэн. Тэр мэдээг аваад тухайн үед айгүй шоконд орж тий. Айгүй ингээд баяртайгаар ингээд тиймээ би чаднаа орно гэж тэгсэн. За та одоо ингээд тэмцээнд оролцох боломжтой бол ирээрээ гэж тэгсэн. Тэгэл тэрийг сонсоод хамгийн түрүүнд нөхөртэй хэлсэн. Нөхөр тэгсэн чинь баяр үргээгээл тэгэл удирдлагуудлаа хэлсэн дээ. Гэтэ би тухайн үед айжилж байсан л да. Бүхэл бүтэн 45 хоногийн тий ийм тэмцээнд явж байгаа болохоор бас ар гэр ажил гээл тэгтэл нөгөө удирдлагууд маань бол намайг бүх юмар дэмжиж өгсөн. Яваад тэр тий өөрийгөө сориод тэр гээд бүх юмар минь хангаж өгсөн байгаа. Удирдлагуудаас маш их баярлалаа. Ард үлдсэн гэр бүл Улаанбаатар төмөр замын хамт олон 16,000 ажилтнаа төлөөлөөд орж байгаа. Одоо тэгэл өөртөө байгаа бүх хүч болцоо юу л вэ? Тэднийгээ гаргаж заавал 1-р хайранд орондоо л гэсэн зорилготой ирсэн дээ. Та төмөр замын 17,000 ажилтныг төлөөлж энэхүү шоунд орж байгаагаа битгий мартаарай. Ингээд танд амжилт хүсье. Эгэл даруухан эрхэмсэг бүсгүй. Үзэгч олонныхоо итгэл найдварыг тээсээр амьдралдаа шинэхэн өөрчлөлт хийхээр зориг шулууллаа. Хүчтэй байгаараа амжилт хүсье. Гэрээнд гар үсэг зурснаар хувьслын төлөөх зогсолтгүй урдлах аялалд инхүү эхэллээ. Ингээд зорчигчийн тасгал таних та бүгдэд амжилт хүсье.
45 хоногийн хугацаанд багшийнхаа зааварт зөвлөгөөг ягштал биелүүлж чадсан сорын ганц ялагч энэхүү Lexus автомашины эзэн болохоно. Вау гэл бүгд алгатаашаал шууд миний нүдэнд угаасаа машины төлхөөр харагдцсан. Хамгийн аз жаргалтайгаар нутг руугаа явна. Эмээ өвгийнхөө байсан газар хамгийн дөрөнд очиндоо л гэж бодчих. Шал хөдөлсөн. Төрөлж хэмсэн гэж бодсон. Одоо энэ хотынхаа төгсөөл л орж үзье да тий. Тэгжэл бодож байна. Өнгөрөөл тэгэл байж да. Хамгийн түрүүнд гэр бүлээ аваад аавынхаа нутаг руу явах болов. Яалтчгүй бас ингээд нүд сэргээл шагналаа сонсоод бас амар тэмэрчүүч орсоо ягаад ч. За энэхүү гэрээндээ гарын үсэг зурж дөрмийг маань хүлээн зөвшөөрсөн та бүхэндээ анухаас фитнес шоуны 3 дугаар өдрөд энэхүү өгсөн болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Ингээд бүсгүүчүүдээ ганц хэрэг хөдлөө. Та бүхэндээ амжилт хүсье. Амжилт. Хамгийн ширэн өрсөлдөгч юм бол би. Эхлээд өөрийгөө ялчих. Дараа нь намайг ял. Хоронцон би дэлгөөнө гэх үү? Бас нэгэн тийм шазруу байхаар байсан. Өөртөө алцгаад зогсож байна. Сууж байна. Шудраг өрсөлдөе, тийм ээ. Хамтдаа сайхан хичээе. Би энэ бусд оролцогчдоос бол маш их даваа талтай. Өгсөн үүрэг даалгаврыг би бүгдийг биелүүлж чадна. Өөрийгөө давн дийлийг гэсэн бодолтой орж ирсэн. Эрдэнэ тунгалаг дуучинтай хамт өөрчлөлтийн вагондоо суугаад урагшаа хамтдаа давхья. Өөрчлөлтийн төлөө хаяллын эхний зогсоол And Medical Center. 45 хоногийн турш эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж хатуу хоолны тэглэн баримтлана гэдэгч амаргүй даваа. Тэд юун түрүүнд эрүүл мэндийн асуудалгүй байх хэрэгтэй. Үүсэж болох эрсдэл сэргийлнэ гэдэг хамгийн чухал. Сайн байцгаана өсгөөчүүдээ And Medical Center тавтай морилно. За манай эмнэлэг 2024 онд үйлчилгээ үзүүлж эхэлсэн. 8 чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи суурилсан буюу хиймэл оюуханд суурилсан компьютер томограф, рентген, эхо болон хоол боловсруулах замын дурангийн аппараттай үүнээс гадна иж бүрэн тоноглогдсон лабораторитой байгаа. Нэг давхартай ерөнхийдөө манайх лаборатори болон онцлогооны чиглэлүүд маань ороо авчин, хоёр давхарт та бүхэн маань эмчийнхээ үзлэг зөвлөгөөнд хамрагдана гэсэн үг. За хэдүүлээ дээшээ гарч хувцас солилцоод тэгээд шинжилгээнд орцгоё. За намайг дагаа яваарай. Одоо бид тэр шинжилгээнд орох гэж байна. Ер нь бол 25 оноо эрүүл мэндийн жил болохоор шийдсэн байгаа. Хурдан хариу гаргах юм гоё юм тий. Багж яана та нар оо. Үгүй та нар яг зарим нь ийм гоё өнгөтэй өмсөө Зарим нь цагаан юм өмсдөг. Гайлгууд нь цагаан юмсаа. Хоёлаа энэ ханаас ах уу? Энэс ах уу? Би энэ гайгаад идчихсэн. Ирүүл эргэтэн байна уу болчихсон зах үү? Энд чи наа түүний хөөгд гаргач тэгээд эрэм наснаа мэдэхгүй юм да. Наснаа мэдгүйгээл хонос мэддэг байна. Тэсээ нөө туснах хэлийг өгсөн байхгүй юу? Тэгээд нөө жоохон тус авсны дараа бас жоохон сэргээж маягаар ингээд уухал аягүй гоё юм байна. Ерөнхийдөө бэлтгэлийн үед бол аягүй нэг шахав програмтай явна шүү дээ. Тийм болохоор иймэрхүү эрүүл мэндийн үйлчлэн үзлэгт үзүүлээд эз бүрийн одоо миний асуудал юу байна гэдгээ бас мэддэг болчихвол аягүй зүгээр шүү дээ, тий. Амар их цав юм. 3 шил юм уу? 3 шил авчихсан. 3 шил үү? Тэгвэл хөөш яасан? Чамаас 3-ыг авч байгаа юм чи надаас 6 мөр. Нэрээ юм уу? 2-3 грамм. Яа надаас тус гаргуулаа. Спиртийн үнрээс ингээл шууд хүний юм айдас ингээл төрдөг тий. Ингээд ингээд Чиний ер нь ухаан санаа шал өөр газар юм. Дурлцсан шүү дээ. Дурлаагүй болцсон. Дараагийнхаа дурлах хүнийг хайж. За ингээд за бүгдээрээ хавар сайртайгаа хоёулаа. Хавар олж байгаа юм чи нэг яаж хийж дурлчул юм бэ? Хавар заавал дурлах хэрэгтэй юм. Тийш үү? Яа. Тэгжиж болж амьд байгаа юм. Хавар дурлаад өвөл салдаг гэхгүй юу? Хайрын шуугухайнууд минь арай л эрт гэгэлцээд байна уу да?
Бидний айдас түгшүүр эсвэр төвчээрийг шалгах олон даваа хүлээж байгаа. Зүү хатах хөвгөлт хажууд нь юуж биш шүү дээ өгтөө. Тэсэрэ. Одоо шинжилгээний хариундаа би бас санаа зовхгүй байна. Гэтэ юмыг яаж мэдгэдээ амар том бэлтэрчээсэн чинь яач вэ тий гайг баха. За одоо дараагийн шинжилгээ рүү явлаа. Яа онголч чаддаг. Одоо тэгээд 25 хүрээд ирэхээр жоохон ядраад идэх болсон байлээ. Ана та хиттэй үлээ ана. болж амжилт. Тэмцээнд нь амжилт хүсье. Таны чи биш. Хомсон бүр алт байсан. Ахтаа юм алт болсон. Ямар ингэж алтаар будах юм байсан. Маргааш хөлөөрөө жигдэрцгээ цөмөрөө. Ямар амар. За. Гэлгэр юм аа, гэлгэр юм. Гоё яаж гэдэг тий. Дуучин өөр байх юм байна. Тийм бэ, урлагийн өөр юм өөр. Хомсноор л алт байх тий. Хитэн карат өмсгөө. Өнөөдөр нэг ламбар дураад. Нэг ирэх өрөө гэдэг. Салин мууг үнийг. Салин мууг. Өөр зүгээр. Салин зүгээр хоёр ирэхэн өрөөнд нь явчихна. За одоо шинжилгээнийхээ хариуг сонсгож ийн, эмчтэйгээ уулзах чинь. Тэгээд бүх нөгөө зөвлөгөөнүүдээ авна. Ямар гарсан бол гэж бас жоохон тулаад ирсэн чинь жоохон айж шүү. Ер нь бол одоо ингээ хариугаа яг одоо ингээд эмч рүүгээ ороо сонсгож байна. Өөртөө бол ихтгэлтэй байна. Ямар нэг надад тийм асуудал гарахгүй байх. Хэмжээндээ амжилтаа оролцох чаднахаа. Мөөм хийдэг бол би мөөм аваад ороод ирсэн гац. Энд хоёр төрөл бас. Хоёр төрөл. Тусал хэлбэртэй хэлэх юм уу? Аягийн хэлбэртэй хэлэх юм уу? Оролцогчид маань инээлдэж хөхрөлдөн өөр хоорондоо уусан дотносоод эхэлжээ. Гэхдээ энэ бол багийн тоглолт биш. Өрсөлдөөн гэдгийг санаарай. Менингийн тал гэдэг шиг байна. Юу вэ? Буцаад байсан чи мөөм чи яана гэсэн чи энэ байж тээ. Энэ ч хөөе. Бүр ийшээ гоосоо яваад өглөө. Бодлоо үзэн наачаад. Та гэсэн болоог байгаа юм уу? Одоо энэ давсан мэдрэл бас одоо юу? Мэдрэл бас юу гэсэн. Ер нь бацаахгүй нэг жагаас. Энийг жоохон slow motion хийгээч та нар. За энэ чи яг ерөнхийн зөвлөгөө өгөхөд би надад жоохон им уух шаардлага байна гэж хэлсэн. Гэхдээ тэр нь болохоор 45 хоногийн хугацаанд дасгал хийх, хөдөлгөөн хийх хугацаанд бол юм гэдэг имээ уугаад айх зүйлгүйгээр даван тулж чаднаа гэж эхний байдлаа тэгж хэлсэн. Энэ нөгөө айгу гоё корнигээ дамтан оронд одоо гоё орлуулад сахар багтай, илчлэг багтай. Тэгэхээр энэ уур хүндэлтэй. Одоо ч бидэд яг л таарахаар ш тий. Одоо бидний чинь хай нэг амар автай мэднээс тэр үед энийг амтлнаа авдаг болоо. Чи юу ингэж вэ? Би энэ банаатай. Хоёр дайлхан. За энийг бас үзчихье. Би энэ цэнхэр гэдэг үзэг юм. Дараа энийг нэг юм аа. Манай нөгөө дэсэн. Шинжилгээ болсон. Шинжилгээнд явж байна. Чи дэше гарсан уу? Би бодлоо. Өсвөчүүдтэй тэмцээнд нь амжилт хүсье. Эмнэлгийн зүгээс та бүхнийхээ тэмцээнд нь амжилт хүсээд бяцхан гарын бэлэг бэлдсэн байгаа. Мөн Анд Medical Center эмнэлгээр та болон таны гэр бүлийнхэн бүтэн жилийн эрхтэйгээр 20% хөнгөлөлтөд үйлчлүүлэх эрхийн картыг бэлгэнд хийсэн байгаа. За, За баярлалаа. Би хангалттай байна. тэгээрээ. Эрүүл бандит хамгийн чухал. Зарим нь жаахан төвчцгээж байгаа бол та эхний шинжилгээний хариу асуудалгүй гарсан бол та. За одоо цөмөр гоё халуун зураг авах бол нөхцөл шалган. Тэ. Гэнэтэй тэ та нар бэлэн юм уу? Бэлэн байна. Явцгаая.
Нүцгэн биеийг алдаршуулъя одоо гараа явъя та. За баярлаа. Ан медикалийнхэн баярлаа. Шахуу бэлтгэл хүнд ачааллыг дааж гаргахад эрүүл мэнд хамгийн чухал нь шүү дээ. Харин одоо хамгийн чухал мөч. Эд тунгуудахгүй бодит үнэнтэйгээ нүүр тулж биеийнхээ асуудалтай хэсгийг ил гаргах болно. 45 хоногт томоохон өөрчлөлт хийх учраас одоогийн бие галбиртаа баяртай гэж хэлэх л үлдлээ. Оролцогчдын одоогийн биеийн харьцаа ямар байгааг харцгаая. Өөрийнхөө илүүдэлжинд бол ер нь бол дутагдгүй байсан гидсээ хасъя гэж бодож байна. Үеийн найз нөхдөсөө болон эгч нараасаа ер нь бол биений хэмжээгээр бол дандаа том биетэй байлаа. Тэгээ анхныхаа хүүхдийг гаргаад цүү оруулахын тулд нэг шөнийн туршид гэхэд 2 кг цайны буур 5 эвлэлийн бичээнийг иддэг байх жишээний байсан. Оролцогч ган үеигтийн жаргалмаа. Жин 110-125 кг, зээжний тойрог 119 см, бэлгүүсний тойрог 115 см, өгцөгний тойрог 117 см. Жаргалмаагийн хувьд болохоор ерөнхийдөө бол нүдний цацраг үрчлээ 11-6-аас гээд үрчлээнүүд үүсээд эхэлсэн. Дээрээс нь нөгөө зүүн тал руугаа илүү ингээд тэр чигтээ доошоо суулсан. За энэ нь магадгүй нөгөө сур харваа гар хичээлтгий яг энэ зүүн талын булчингууд нэлийн чангарсантай холбоотой авах гэж болвол би харж байна. Тэгэхээр яг энэ асуудлыг засахын тулд жаргалмаа дээр болохоор илүү энэ биений энэ чангарсан булчингуудыг суллах техникүүд болон нүүрний хэлбэр засах япон массаж, наалдан салах япон массаж болон дээрэс нь хүзүүн дээр илүүдлэхүү голчлон ажиллах массажуудыг хийх болно. Амар ярьсан. Сайн ярьсан. Ер нь бол өөрийнхөө хэмжээнд ер нь л сая байгаагаараа л галаа. Ингэж бие одоо өнөөдрийн хэмжээнд байлгах гэжтэй гэсэн бодол сайн надад амар орж ирлээ. Яг үнэ л амар хичээнд. Би ч нөө багаас амар нөө гурван юм бүтээгдэхүүнүүд амар дуртай талах борцог юу гэдэг. Тэмхүү юм дуртайсан болохоор жоохон хэвлэн хэсгийн таргалт айгу удаан турдаг юм байлаа. Тийм болохоор тэр хэсгээр илүү их тул ажиллах байх гэж бодож байгаа. Хамгийн багадаа турхад ер нь 62 кг байдаг байсан. Тэгээд яг гадагшаа явцаад тэнд дандаа түргэн олмол иддэг байсан болохоор нэг 79.8 80 руу орж ирсэн. Тэгээл шок руу цаад бас биш юм байна гэж ингээ асаал одоо нэг 59 сая. Оролцогч Төмөрбаатарын Маргад Эрдэнэ. Жин 61.8 кг, зээжний тойрог 99 см, бэлхүүсний тойрог 84 см, өгцөгний тойрог 94 см. Ви зүгээр амар цаа байд надад. Би ч өмнө ингээс нэг амар макс шорт дээр нэг байд үзэг болохоор тэр амар хэцлээ. Ямар том нэг кино юм уу? Маргадын хувьд болохоор мөн адил нүүрнийхэн зүүн талын доошоо суусан. Ерөнхийдөө бол нүүрний хаван харьцангуй бага байгаад байна. Хүзүү доошоо суугаад ирэхээр нүүр маань доошоо суугаад хавнаад хэлбэртаа тэлдэг гэсэн үг. Япон массажийг бас илүүдлэхүү зөвлөн. Ерөнхийдөө бол яг нүүрэн доошоо суудсан байгаа хүмүүс дээрээ нүрийн хэлбэр засах япон массажийг гошоо даахсаар илүүдэлхүү хийх болно. Оролцогч Төмөрбаатарын Номин. Жин 64.9 кг, зээжний тойрог 98 см, бэлхүүсний тойрог 93 см, өгцөгний тойрог 100 см. Дотроо үйлэн гэдэг ш. Бас сүдрээ араа. Бас мэдрэмж шүү дээ. Эмэгтэй хүн болж төр бас амаргүй юм аа гэж бодлоо. Өөрийгөө амар тийм дайчлаагүй байх гэж бодлоо. Одоо хиндэ гомчууд тийм юм үнэхээр өөртөө л гомтоос бас ууй ичих болж байгаатай л байна. Амар шинж яриадах юм. Миногийн маань хувьд болохоор ерөөхдөө бол нүрийн бүтцэн хаваа ихтэй хүзүүн дээр яг ингээд үрчлээ үүсээ дөнгөж үрчлээ үүсээ суулт өгж эхэлж байгаа учраас хүзүүн дээр илүү голчлон батлахгүй ажиллана. Нүрийн хаван буулгах хүзүүн дээр илүү голчлоод ажиллах юм бол хаван хурд хугацаанд бууж V-line болж арьс илүү чангар нүр илүү жижигрэх болно. Зүгээр одоо байгаад байгаа эвлэрхгүй тэгээд яах. Одоо байгаагаас ичих юм бол тэгэл хохин болно шүү дээ. Ер нь илүүдэлжин нарийн ярих юм бол бүр явж сэтгэл зүгээсээ илүү хүний амьдралд буюу сонголтуудад нөлөөлж эхэлдэг. Илүүдэлжингээс болоод сонголтууд дандаа буруу гардаг. Тэр хэрээр улам одоо нөгөө машин шаварцуулсан
юм шиг амьдрал нь тэр чигээрээ шаварч суусан мэдрэмжийг тухайн хүнд өгдөг. Тийм учраас улам л жин нэмэх тусам улам сэтгэл зүйн, улам амьдралын париглоомуудад шигдэж, гүн шигдэж ордог. Тэрнээс гарах хамгийн том гарцуул өрдөл зориглох. Оролцогч Гаваа сүрэнгийн Эрдэнэ тунгалаг жин 84.8 кг, цээжний тойрог 117.5 см, бэлхүүсний тойрог 114.5 см, өгзөгний тойрог 113 см. Эрдэнэ тунгалаг гэж маань болохоор ерөнхийдөө бол айгүй ийм нөгөө жижигхэн ястай. Ер нь бол ийм жижиг нүртэй, гэхдээ нүрний хавн нэлээд их байгаа. Дээрэс нь яг энэ давхар ирүү нэлээд асуудалтай байгаа учраас Эрдэнэ тунгалагч тэр болохоор энэ хүзүүг дээш нь өргөөд энэ давхар ирүүн дээр бид нэр илүүдэлхүү ажиллана. За яг ингээд давхар ирүү арилаад эхлэхээр Эрдэнэ тунгалагч маань нүүр нь илүү гоё өргөдөөд илүү чанга залуу харагдаад эхэлнэ. Миний бусдад оролцогч нар ч юм болохоор бүгдээрээ камертайгаа харьцаад тий бүгдээрээ ингээд мэдэрсэн хүмүүс өөрөөсөө л амар юу ачсан л да. Одоо яана чадах болов үг хэл яриа гэл тий бас ингээд нөгөө мэдгүй бах юм энэ ярьж байгаа гэдэг айжсан. Одоо бол ингээд нөгөө 2 3 ингээд үе шаттайгаар ингээд дараагийнхаа ингээд хөтөлбөр таараа явж байгаа болохоор яа нөгөө ингээд сандрах маань ингээд бүр багасаад одоо ер нь 50 болж ирэх юм уу? Оролцогч амар сайхны хонгор зул жин 83.5 кг, цээжний тойрог 100 см, бэлхүүсний тойрог 102 см, өгзөгний тойрог 110 см. Йоо. Юугээс очлаа. Тэгээ өөртөө ихтэй тайван ямар нэгэн сандрал байхгүй. Хэвлийн хэсэг гидсэн хэсгээр айгуу гэсэн бодсон. Одоо байгаа би 45 хоногийн дараа байх миний бие хоёр бол маш их өөр байх. Ялгаа айгуу өндөр байна. Оролцогч хонгор зулын маань хувьд болохоор ерөнхийдөө бол нүүр бас адилхан хавантай. Дээрэс нь нүүрний яг хим алдагдсан одоо зөвөн талынх нь нүүр арай илүү дэлгүү ингээд доошоо суугаад унтсан байгаа. За хүзүү бол маш гоё, өндөр урт нарийн байна. Ерөнхийдөө бол ингээд нүүрнийх нь суултыг бид илүү дэлгүү янзлахын тулд нүүрд хэлбэр засах япон массажийг гоочатайгаа хавсраад хийн. За ингээд ирэхээр маань оролцогч маань нүүр илүү зөв хэлбэртэй болно. Дээрэс нь яг нөгөө хөмсгний голын 11 зураас дээр бид бас илүү дэлгүү ажиллана. Ерөнхийдөө бол энэ хөмсгний энэ чангарлыг арилгаад ирэхээр 11 зураас маань маш урт хугацаанд арилдаг байгаа. Хувцас чөтгөр бие бурхан билүү. Хувцас бурхан бие чөтгөрөлөө гэдэг шиг бүр өөрийгөө дандаа юм хувцастай харсаар хагаад бүр асцсан байна. Тэгээд яг үнийг хэлж яах гэж байна. Йоо ийм өдрөөр нэг гэж зүүдэлсэн чиггүй. 68 кг байгаа. 68 69 хооронд. Яг 54 кг багтаа бол би аягүй дэжгүйсэн. Оролцогч Довцдмагийн Дүлгөөн жин 69.2 кг, цээжний тойрог 93 см, бэлхүүсний тойрог 88 см, өгзөгний тойрог 102 см. Эстон хэлхэлэгч юу гэдэг. Харин маань уг нуугтч тийм тэгээд ялтчгүй. Үнэхээр л үнэнтэйгээ нүүр туллаа. За оролцогч Дүлгөөний маань хувьд болохоор маш юм хөөрхөн цоглог ийм нүдтэй тэгээд дээрэс нь ерөнхийдөө бол аягүй юм хөөрхөн зөв төрхтэй оролцогч байгаа. Нөгөө нүүрний энэ хит булчингийн энэ чангарлаас үүдэлтэйгээр жарилуурын булчингийн чангар нэлээх байгаа учраас яг энэ жарилуурын булчингийн чангарлыг суллаад өгөхөөр нүүр маань илүү V line болоод нүүр бас яг жижигэрч харагддаг байгаа. За мөн дээрээс нь дахиад Дүлгөөний хувьд болохоор хүзүү жоохон суулттай байгаа харагдаж байгаа учраас хүзүүн дээр илүү дэлгүү ажиллаад хүзүүг илүү нарийн урт болгоод ирэхээр нүүрний хэлбэр маш зөв цэгцтэй харагдаж эхэлдэг байгаа. Нэг 10 кг бол хасах баха. Ой, тэгээ хэлчихвэл буруу төрлөө. 10 кг хасцсан. Тэгээд яг хэвлээ хэсгэрээ юм санаа зовхгүй ичгүй болцсон байх болно. Бүгдээрэнд нөгж байгаа юм тий. Өөрийгөө ялан дээлж хүч чадал дэвцээр гоо сайхны төгс зохисыг харуулах буй гайхалтай бүсгүүчүүдээ амжилт хүсье. Та одоо өөрийн хичээл зүтгэл ууггүй хөдөлмөрөөр олон хүнийг урамшуулж Үлгэр дуурайл болно гэдэгт итгэлтэй байна. Чиний Beauty Japan гэсэн. За баярлалаа.
45 хоногийн дараа тэдний эмгэг хэлбэр хэрхэн өөрчлөгдөх бол биеийнхээ асуудалтай хэсгийг ховцоор хадгалдаг үе удахгүй ард хоцрох болно. Дараагийн дугаар дасгалжуулагчийн гинтийн шалгалт тэднийг сандгах болно. Фитнесийн заалан дахь тэдний эхний өдөр айдас, догдол, цочрол сандарлаар дүүрэн байх болно. Мөн авхаалт самбаа хурдж шаардсан тааварлашгүй сорилгогч хүлээж байна. Өөрийнхөө төгс үйлдвэрийг бүтээхийг хүсэж байгаа бол яг одоо бидэнтэй цуг их. Энэ бол Амуухайс фитнес шоу. Өөрийгөө шинээр бүтээ.